Амралтын өдрийн мэндийг хүргэе үзэгчтэй та бүхэн амралтын өдрөө ая тухтай сайхан өнгөрүүлж байна уу? Бүхнийг амжуулагч гайхамшигт эмэгтэйчүүд охид бүсгүйчүүдэд зориулан хүргэдэг. Эцэгтэй нарын цаг нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар эхлэж байна. Тэгэхээр өнөөдрийнхээ дугаарт Mild Cosmetics-ийн гадаад харилцааны менежер Ариун Заяа, за мөн мейкап артист Айсвал нарыг урьж оролцуулаад байна. Та хоёрт өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд бүхэн ч гэсэн өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр одоо Mild Cosmetics-аас бас нэг төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа тийм энэ талаар бас манай үзэгчдэд танилцуулбал. За баярлалаа. Тэгэхээр манай Mild Cosmetics нь Японгоос ихний бүтээгдэхүүнийг худалдаалаад одоо 10 хэдэн жил болж байгаа. Нийтдээ 1500 гаруй өнөр төрлийн бүтээгдэхүүнийг худалдаадаг байж байгаа. Тэгэхээр энэ удаад бид нар болохоор Японы Сезан гэдэг нүүр бодлтын брендийг яг Монголынхаа хэрэглэгчдэд танилцуулах бас нэг шинэ төслийг хэрэгжүүлэхээр ерөнхийдөө бол ажиллаж байгаа. Төслийн арга хэмжээ одоо жишээ нь яг ямар шат дараалалаар явагдах вэ те одоо бас хөтөлбөрийн танилцуулбал Энэхүү Сезан брэнд маань Монголд орж ирээд одоо 3 дахь жилийнхаа нүрийг үзэж байгаа. Өмнө нь бол жүжигчин даалгаар бас нүр цараагаар нэг жил ажиллаж байсан. Одоо бол яг гэрэн дууссан. Тэгэхээр Сезан брэндийн хувьд нэгд Монголд орж ирээд 3 дахь жилдээ явж байгаа учраас бас илүү үйл ажиллагаагаа одоо хүрээг өргөжүүлэе гэж үзээд мэргэжлийн мейкап артистуудтай ерөнхийдөө хамтраад бүтээгдэхүүнээ сурталчлах. Тэгээд дан ганц зөвхөн Mild-д ирж Сезаныг авдаг биш. Одоо гэрийнхаа хаанаас ч гэсэн бүх одоо косметикийн дэлгүүрүүдээр хаа Сезан брендийг авч хэрэглэдэг байхаар тийм боломжийг олох үүднээс шинэ төслийг бас хэрэгжүүлэхээр ингээд ажиллаж байгаамаа. Мейкап артист Айсвалын хувьд мейкап хийгээд хэр бодож байна тийм ээ? Хэр боломжлолж байна. За тэгээд энэ Сезаны брэндтэй хамтарч ажиллаж байгаа энэ тал дээр яг ямар брэнд санагдав те? Тийм байна. Би яг энэ мейкапын чиглэлээр ажиллаж жил гарсан болж байна. Тэгээд ерөнхийдөө бол энэ Сезаны брэнд бол яг өдөр тутам хэрэглэхэд тохирсон бүтээгдэхүүнүүд байдаг. Яг тийм гоёлын биш зүгээр энгийн хэрэглээ тий. Бүсгүйчүүдээ арьсан тохирсон Япон брэнд гэдэг утгаараа бас маш их чийгшил өгдөг чанартай. Тэр утгаар нь байнга хэрэглэдэг. Тэгэхээр энэ Сезаны брэнд маань Монголд одоо яг худалдаалагдаад эхэлчихсэн үү те? Эхэлсэн бол одоо хаавар одоо Mild Cosmetics бол угаасаа монголчуудын эртний танил брэнд шүү дээ те. Тэгэхээр маш олон төрлийн Японы бүтээгдэхүүн, гой сайхны бүтээгдэхүүн, арьс арчлооны бүтээгдэхүүнүүдийг оруулж ирдэг байгаа. Энэ Сезан брэнд нь худалдаад эхэлсэн байгаа. Одоо яг 2 дахь 3 дахь жилдээ ерөнхийдөө худалдаадаг чаа. Гэхдээ зөвхөн Mild Cosmetics-ийн салбараар худалдаалж байсан. Одоо харин тэгээд бас харин үйл ажиллагаа саялсан. Ерөнхийдөө өргөжүүлэхээр ингээд ажиллаж байгаа. За тэгэхээр мейкапчтай хамтарч ажиллана гэдэг чинь яг яаж хамтарч ажиллах юм болоо одоо оролцогчид хэдэн хүн бүртгэж авах боломжтой байдгийг тийм. Тэгэхээр энэхүүдээ бол манай Сезан брендийн хувьд юм бол хамгийн гол онцлог нь маш олон төрлийн бүтээгдэхүүнтэй. Тэр нь яг концепт буюу одоо сетээр явж байдаг. Дан ганц пудр гэхгүйгээр пудр одоо тэн уруулын бодог тэр бүх юм одоо сетээр явж байдаг гэсэн. Тэгэхээр мейкапчдын одоо хэрэглэг цүнх байдаг шүү дээ. Мейкапын тэр цүнхийг ерөөсөө Сезан брендийн бүтээгдэхүүнээр бид нар манай Mild Cosmetics дүүргэж өгөөд тэр мейкапчд маань цаашаа тэр бүтээгдэхүүнээ сурталчлаад бас тэр худалдаа хийх юм бол тэрнээс өөрөө тодорхой хэмжээний хувийг аваад явах ийм боломжтой байж байгаа. Тэр бол одоо сурдаг, ажилдаг, студид ажилдаг ч юм уу те салонд ажилдаг ямар ч мейкапч энд бол оролцоод зүгээр цалингийнхаа аж арга үр дээрээ бас нэмэлт юм орлогыг олох боломжтой ийм том боломжийг байна. Миний бол ойлгосноор ингээм шүү дээ. Ер нь мейкап хийдэг охтууд бүсгүйчүүд маань бодуулж байгаа хүмүүс нь тэгдэг шүү дээ. Чиний яг энэ хэрэглэж байгаа намайг бодсон ямар гоё бодгаар бодож байгаа энэс чинь барьж байгаа сонирхдаг шүү дээ. Тэгээд тэр чинь мэрэгжлийн яг ийм бодолтыг сурцсан яг бодолт хийдэг хүмүүс аль бүр гоё зөвлөгөө өгөөд яг одоо шилэл одоо энэ юу гинэ BB крем гэдэг одоо энэ кремийг ямар насны хүмүүс яг ямар үед хэрэглэх юм бид нар бол энгийн хүмүүс мэдхгүй харин тэгээд мэрэгжлийн яг мейкап хүмүүсээр зөвлөгөөг нь аваад тэгээд тэр хүмүүс хагаад би судалж авах боломжтой л гэсэн үг юм шүү дээ. Яг үнэ яг саяны хэлсэн шиг яг тэр нүүр будалдаа хийлгэж байгаа зочдтой ч юм уу найз нөхдөө ч юм уу те гэр бүлийнхаа боддог шүү дээ. Тэр хүмүүстэй бүтээгдэхүүнээ санал болгоод тэгээд мэдээж хэрэг нүүрийг бодож өгнө шүү дээ. Тэр бүтээгдэхүүн ашиглаад тэгээд тэрийнхаа бүтээгдэхүүний одоо худалдаа авах боломжийг олгож байгаа ийм санал байж байгаа. Энэ мейкап артистуудаа бол бид нар 11 сарын 5-нд одоо помадчд бодлын хамтран ажиллах самтынхаа эхний хурал маань танилцуулга уулзтанд болно. Тэнд бол чөлөөтэй хинж мейкап артист яг Монгол бол мэргэжлийн мейкап артист гэдэг нь цөөхөн байдаг л да. Тэгэхээр яг мэргэжлийн одоо юу гэдэг нүүр будагчаа тодорхой хэмжээнд ажиллаж байсан ч юм уу сурж байсан. Эсвэл тэр талаар цаашдаа сурах тийм сонирхолтой хэнийг ч гэсэн бид нар энэ одоо уулзалтанд бол нээлттэй урьж байгаа. Тэгэхээр ямар ч байсан өнөөдөр амралтын өдөр байгаа те үзэгчдтэй зориулаад мейкап артист Айсвал маань за Сезана брендийн бүтээгдэхүүнүүдээр бас сайхан бодолтыг хийж үзүүлэх байгаа. Тэгэхээр хэдүүлээ бодолтоо эхэлчээ. Тэгээд бас энэ хоёроо бодолтоо хийж хооронд гурлаас бусд мэдээлэл үзэгчдэд хүргэх. За тийм.
манай энэ оролцогч бүсгүй маань инхүүлээ гэж байгаа. Тий жоохон дугуй нүртэй. Ийм учраас жоохон нүрийн шүвгэр харагдуулах бодолт хий гэж бодлоо. Тэгээ манай Сезана брендийн пудр бол нэг багсандаа ийм олон өнгөөр гарсан байдаг. Тэгээд будахад илүү амар байдаг. Тэгээ одоо будалтаа хийж үзүүлье. Тэгэхээр Сезана брендийн хувьд хэм бол яг мэрэгжлийн нүүр будагчин гэхгүйгээр яг мейкапаар хийх сонирхолтой, тэр дур сонирхолтой гэсэн охтуудыг бол бид хүн болгоны нээлттэй урьж байгаа. Тэгэхээр энэ 11 сарын 5-ны эхний уулзалтанд бол бид нар ямар нэгэн шалгуургүйгээр зөвхөн бүртгүүлсэн бүх хүмүүс чөлөөтэй ирээд сонсоод яг ямар төсөлөнд явагдаад байгаа, яаж би оролцоход би энэ дүрний хийж чадахгүй юу гэдгийг бас эхний ээлжинд сонсоод авах хэрэгтэй. Тэгээд дараа нь өөртөө сонирхол төрөх юм бол цаашдаа хамтарч ажиллахад болно. Тэгээд мэдээч хэрэг нүүр будалтын чиглэлээр ерөөдөө бол баг зэрэг туршлагатай хүмүүсийн бас тийм нүрийг буддаг тийм охтуудыг бол сонирхолж байгаа. Яг мэрэгжлийн хувьд бол арай жоохон дутмаг гэж үзэх юм бол бид нараас мэрэгжлийн мейкап артист бас студиутай хамтарч ажилладаг болохоор тэднийхээ сургалтанд бас маш боломжийн үнээр суулгах ч гэдэг юм уу тиймэрхүү бас боломжуудыг олгоно. Тэгээ мэдээж хэрэг өөрийн тодорхой хэмжээний студиуд ажилладаг мейкап хийдэг охтууд бүр илүү боломжтой гэсэн. Яг бол хэрэглэгч олонтой тэр охтуудын хувьд бол студиуд өөрийнхөө будалдаа хийнгээ бас манай бүтээгдэхүүнүүдийг ашиглаад будалдаа хийнгээ бас бүтээгдэхүүнээс боловсруулах тийм боломжийг олгох. Тэгээ тийм хүмүүс ядаж дээрээс нь хураамж байгаа юм болоо. Хураамж өдрөг бол байхгүй зүгээр чөлөөтэй. Тийм. Энэ бүтээгдэхүүнийг одоо чөлөөрдөн хийдэгээс хүмүүс мейкап хийдэг хүмүүс гэсэн үг шүү дээ. Эдрийг бүр ядаж яаж хэрэгэлдгийг тийм хайлайтыг яг юунд хэрэгэлдгийг ч гэдэг юм тэр талаар их мэдээлэлтэй байдаг. Тэгэхээр мэдхгүй охид бүсгүйчүүд маань одоо холбогдоод одоо тэр төсөл маань сургалтанд бүр хамрагдаад Япон улсаас бас мэрэгчлээ ирээд хичээл заана гэсэн бас мэдээлэл авсан л та. Тэр бол яг ерөнхийдөө бол тодорхой хэмжээний бас мейкапын бас туршлагатай охтуудыг бүртгэж байгаа учраас тодорхой хэмжээний бас туршлагатай охтууд гэсэн үг огт бүр яг туршлагагүй охтууд бол ихний ээлжинд бол арай хамрагдах боломжгүй байгаа. Тэгээ мэдээж хэрэг 11 сарын 5-нд болох гэдэг уулзалт маань хамгийн гол уулзалт маань яг Япончуудын Сезан брэнд Япончууд маань ирээд өөрсдөө бас сургалтын явуулахаараа бас онцлогтой мейкап артист байгаа. Тэгээд өөрөөр нь брэндийнхэн бас менежерүүд ирээд бүтээгдэхүүн болон брендийнхаа талаар ерөөдөө танилцуулга хийх ийм бас боломжийг олгож байгаа. За гурлаа бодгондоо анхаарлаа хандуулъя. Тэгэхээр бас хамар өндөрлөх бол маш чухал юм шиг санагддаг юм а ер нь охид төсөвчүүдийн хувьд те. Тэгэхээр яг хамраа одоо яаж өндөрлүүл илүү амархан байдаг юм болоо гэрийн нөхцөл өөрөө мэрэгжлийн хүн биш юм чи. За манай мейкап сонсож байна уу? За. Ерөнхийдөө хамар өндөрлөхөөр хүний нүүрний бас хэлбэр маш зөв болж харагддаг. Би одоогийн байдлаар сүдрээ тавиад нүрээ хэлбэржүүлсэн байна. Хамраа өндөрлөөд одоо гэрлээ өгөөд нүрийг жоохон зөв хэлбэрт нь бас оруулаад яах юм. Одоо жишээ нь одоо хамар өндөрлөхтэй одоо тийм хэмжүүрч гэдэг юм уу тийм байд юм болоо. Одоо яг хамартай хүнд тийм юм. Хөмсгнөөсөө эсвэл шууд ихц хөмсгнийхээ уртлын хэсгээс ихц доошоо татнаж гэдэг юм уу. Эсвэл яг ингээ өдрүүгээ хөнгөр маягаар оруулаад бас хамраа өндөрлөх боломж байдаг юм болоо. Яаж яг амьдрах юм бэ? Тэр тохиолдолд бол хүн хүнийхээ нүрийн онцлогоос хамаарна. Одоо жоохон унжуу хамартай хүн байвал гэрэл сүдрээ хамар өндөрлөхтөө нүрнийхээ жоохон тал хүртлээ яваад ч юм уу тий. Үзүр хэсгээр нь сүдрэлж өгөөд тэгээд ерөнхийдөө их хөвчлэн болвол нүднийхээ хурхаа руугаа оруулж аваад өндөрлөл их гоё цэвэрхэн зөв харагддаг. Гэхдээ тэрийгээ тод биш ерөөсө бутсан бараг мэддэхгүй шахвал бүр илүү цэвэрхэн гоё болж харагдана. За. Ер нь яг Сезаны брэндээс илүү таалагдсан бүтээгдэхүүн чамд яг юугаараа санагцаа одоо шил гэрс өдрийн хувьд ч тийм уруулын бодгийн хувьд илүү тийм ингээд онцлог бүтээгдэхүүнүүдийн хувьд ямар бүтээгдэхүүнүүд санагдав? Сезаны брендийн одоо нөгөө суур крем пудр тэр нь бол хүний харьсанд маш гоё шингэж өгдөг. Тэгээд одоо суур будалт чухал шүү дээ. Ер нь тий будалт ихэд суур буддаг нь муухай бол бас будаг шингэхгүй. Суур BB крем пудр бол маш сайн. Тий. Тэгээд биднэрт бол ингээд бүтээгдэхүүнүүдээ ширхэгчилж ингэж авч явахд маш хэцүү байдаг. Энэ бүтээгдэхүүнүүд болохоор нэг доор ингэж байрлаж өгсөн тий илүү давуу тал нь байгаа тийм. Яг хэрэгтэй одоо хацар хөнгөлөгч тийм гэрэл сүдэр гэдэг бүгдээрээ нэг багцтай байгаа нь илүү төхөн болж өгч байгаа. За баярлалаа. Одоо яг ямар бодлоонд арах чинь? Одоо ер нь охтуудын хөвчлэн хийдэг нүүрний хэлбэр тохирсон бодолт бол смоки бодолт байгаа. Тэр бодолтыг хийж үзүүлэе гэж бодлоо. Манай охин өөрөө жоохон бөөрийн нүдтэй. Тэнд харуулад бодоод гэх юм. За.
За сүүлийн жилүүдэд ер нь бол мейкапын чиглэлийн маш олон сургалтууд гарч ирсэн байна. Маш олон одоо зүгээр л нэг харандаагаар хөмсгөө боддог байсан бол ганцхан зүгээр нэг тэн тавиал боддог байсан бол маш олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг хэрэгжилж байна л та тий. Тэгэхээр яг танай бүтээгдэхүүнүүдийн хувьд бол одоо яг нөгөө мэргэжлийн мейкапын гэж ярьдаг тий. Тэгэхээр яг бүх хэрэгсэл байдгүй яг энэ брендийн бүтээгдэхүүнд ерөнхийдөө бүх хэрэгсэл нь байдаг гэж болно. Яг арьс арчилгаа нүрээ бутахад хэрэгтэй арьс арчилгаанаас эхлээд өнөөдөр арьс арчилгааг авчрааг байна. Тэгээд нүүрний сая хэлсэн суур крем, BB кремүүд маш олон төрлөөрөө байдаг. За тэгээд хөмсгний будаг, уруулын будаг, контур гэх мэтчлэн бүх төрлийн будууд маш олон сонголттой байдаг. За тэгээд энгийн хүмүүс ч гэсэн өдөр тутамдаа хэрэглэж болохоор арай жоохон мэргэжлийн гэх юм бол мэргэжлийн мейкап артистууд ч гэсэн хэрэглэж болохоор олон төрлийн будаг байдгаараа онцлогтой. Сая хэлсэн энэ нөгөө мейкап артистуудад маань зориулаад Японы талаас ингээд бүтээгдэхүүнийг нэг юм багц олгоод өгчхөр айгүй хэрэглэхэд амар нэг пудр болгоныг онгойлгож таг нь онгойлгож бодох биш. Яг одоо энэ багцаар нь одоо жишээ нь энэ дээр бол жишээ нь бүх өнгө нь орсон байгаа. Тэгэхээр тухайн хүнийхээ арсны өнгөндөө тохируулаад олон хүнийг бодох учраас тийм гэсэн үднээс нь бас ингэж савлаад тэр өгөх боломжтой байдаг. Яг бүтээгдэхүүн маань бол дангаараа арай өөр пакэж савлгаатай байдаг л да. Тэгэхээр одоо энгийн их нүрээ мэрэгжлийн төвшөнд биш юм аа өдөр тутамдаа боддог охид бүсгүүчүүдэд зориулаад мэдээж ингийн савлгаануудаар байгаа те. Тэгэхээр ямар ч хүмүүсийн хувьд мэдээж чанар хамгийн гол зүйл. Дээрээс нь мэдээж боломжийн монголчуудад бас их хэрэгтэй. Тэгэхээр үнийн хувьд чанарын хувьд бол мэдээж Япон брэнд маш сайн байгаа. Үнийн хувьд яг Монголын ард түмэндээс хэр дөхөм ойр байхаар үнэтэй байна. Бас нэг сонирхолтой үнэтэй бүтээгдэхүүнүүд бас тэр хүчлийг хэрэглэж чадахгүй. Тийм хүмүүс Япон косметик гэхээр үнэтэй гэсэн ойлголт байгаа байдаг. Гэхдээ одоо Япон косметикүүд бол маш олон төрлийн Япон косметикүүд орж ирж байна. Үнийн хувьд ч гэсэн маш боломжтой байна. Сезан брендийн хувьд гэх юм бол ялангуяа үнийн хувьд бол маш боломжтой. Пудрууд нэхэд 10 мянган тайж гэдэг юм уу те. Гадуур одоо 20-30 мянга гэл пудрууд байдаг бол 10 мянгатай. Тэгээд тэнүүд нь уруулын бодууд нь бас нэг 10 мянгатай. Ерөнхийдөө бол маш боломжтой гэдэг юм байна. Багцын үнэхээр бас яг дотор нь орсон бүтээгдэхүүнээс хамаараад бас янз бүр болчихно л да. Гэхдээ бид нар бол сая мейкап артистууд бол маш боломжийн маш хямдхан үнээр багцалж одоо багцын үнийг бол мэдээж санал болгоно. Бүтээгдэхүүн нэгж тус болгоны үнээр бол арай санал болгохгүй маш боломжийн үнээр санал болгоно. Тэр үнийн талаар мэдээлэл бүтээгдэхүүнийхээ тоо төрлөөс хамаараад бас жоохон хүн болгоно өөр болох учраас тэр тухайн мэдээлэл бол 11 сарын 5-нд ирэхэд илүү дэлгэрэнгүй болох байх гэж бодож байна. За маш олон л төрлийн бүтээгдэхүүнүүд харагдаж байна. Яг алийг алиндаа дүрхт юм болоо гэд мэдээж яг сургалтанд хамрагдчихвал манай бүсгүүчүүд бол турхайлах ахал та тийм мэдээж тэр Японы мэрэгчлүүд бол яг бүтээгдэхүүний ерөөд бол мейкап артистууд тэтгэдэг өөрсдөө бас бодолтой мэддэг учраас гол нь бүтээгдэхүүнийг яаж ашиглах, ямар бүтээгдэхүүнүүд байгаа гэдэг талаас нь бас ярьж өгнө. Энэ Mild Cosmetics-ийн хувьд Сезаны брэндээс гадна өөр олон төрлийн брэндүүд байдаг шүү дээ. Тэдний хувьд бас тийм одоо Mild Cosmetics нийтдээ 20 төрлийн брэнд байдаг. Сезан брэндээс гадна арьс арчилгаа, одоо тэг үсний будаг, одоо үсний шампунь, ангижруулагч, эмэгтэй хүн хэрэгтэй, гоо саханд хэрэгтэй бүхэл төрлийн бүтээгдэхүүнүүдийг бол байдаг. Маш олон төрлийн бүтээгдэхүүнүүд. Ер нь хаагур хадталтай вэ хвчлэн. Манай салбарууд бол Улаанбаатар болон хөдөө орон нутагт байдаг. Салбарууд Метромол, Максмол, Улаанбаатар их дэлгүүр, Улсын их дэлгүүр гэдэг ер нь хотын төвийн томоохон бүх дэлгүүрүүдэд ерөнхийдөө байдаг. Хөдөө орон нутагт бол Дархан Эрдэнэт, Баян хонгор, Ховд, Баян үлгийн, Сүхбаатар, Дорнод гэх мэтчлэн аймагуудад бүгдээрээ салбараа нийцсэн байгаа. Нэлээд одоо нийтдээ одоо бараг 20 салбартай болсон байгаа. Тэгвэл бас манай үзэгчдээ бас өнөөдрийн дугаараар хаана гэдэг юм болоо гэж бодож байгаа бол та бүхэн бас тэднийхийг бол маш олон газруудаа худалдаалагдаж байгаа учраас аль дуртай сонголтоо хийгээд бас авах боломжтой. Энэ сая нэг салбаруудаа хэлсэн юм чинь бас ерөнхийдөө бас мейкап артистуудаас гадна бас дэлгүүрүүд бас бидэртэй хамтарч ажиллах боломжтой. Тэгэхээр дэлгүүрүүд нь бол аль болох ерөнхийдөө Япон косметик худалдаалдаг байвал илүү давуу талтай гэж үзэж байгаа. Тийм дэлгүүрүүд бас бидэртэй хамтарч ажиллаад бас Японы гоо сахны бүтээгдэхүүнийг зараад үзье, борлуулад үзэж гэдэг юм те. Тийм хүмүүс хан бол бас тэр 11 сарын 5-нд бас ирэх боломжтой. Үүнтэй холбоотойгоор манай нэвтрүүлгийг үзэж байгаас хөдөө орон нутгаас үзэж байгаа үзэгчид тийм ээ бас бодох сонирхолтой. За эсвэл энэ төсөлд хамрагдахыг хүсэж байгаа үзэгчид хөдөө орон нутгаас ирж мэдээж оролцох боломжийг өгч байгаа ах тийм ээ. Тийм мэдээж хөдөө орон нутгаас бол бид нар маш дуртай хүлээж авна. Хөдөө орон нутгаас ирсэн охтуудаа бол бүр мэргэжлийн мейкап сургалтанд нь суулгаад тэгээд бүтээгдэхүүнийхэн цүнхэнд нь одоо косметик дүүргээд тэгээд явуулах бас боломжтой. Хөдөө орон нутгаас тийм охтуудаа бол одоо манай Facebook хуудас Mild Cosmetics болон Mild Zingmen гэдэг манай веб хуудас байгаа. Тэр хуудасуудаар мэдээлэл аваад одоо уцаар холбогдоод бүртгүүлэх боломжтой. Тийм. За тэгэхээр бодолт маань эсвэл юу болж байна? Нүднийхээ бодолтоо хийгээд дуусчлаа. Одоо нүдээ контурлоод хацраа тавиад хөмсгөө
будаад боллоо тий. За контур тавихыг бас заагаад өчвөл тий гоё яхаа. Контур тавих бас яг нүдний хэлбэрээс хамаарна. Тийм урт нүдтэй, богино нүдтэй гэдэг нүднийхээ хэлбэрээс хамаарч тавигдаж байгаа. Ерөнхийдөө бол давхраатайгаа огтлцохгүйгээр тавил илүү гоё цэвэрхэн харагддаг. Одоо яг манай бүтээгдэхүүний хувьд болохоор харандан контур байна уу тий? Тий. Сезаны брендийн харандан контур байгаа. Тогтод сайтай усны хамгаалттай юм контур байгаа. Ер нь одоо контур тавихад одоо харандаан зүгээр байдаг юм уу? Эсвэл нөгөө шингэн байдаг штэ тий? Шингэн зүгээр байдаг юм уу? Аль нь илүү зүгээр байдаг юм болоо? Ерөнхийдөө бол харандаан контур илүү зурхад эвтэх юм байдیں۔ Шингэн контур зурч анх сурж байгаа хүнд бол харандаан контур зүгээр. Зураа сурцсан бол шингэн контур зүгээр. Тэгвэл бол анх шингэн контуроор зурж байгаа буруу зурх тохиолдол маш их гардаг. За тэгвэл контур зурхыг бүгдээр харцгаая тий? Юм хөгжнө гэж тэгэл одоо зөвхөн л харандаагаар л бодож ирсэн. Бүхэл юмыг одоо харандаагаар хөмсгөөж боддог, нүдээж боддог. Ер нь бүхэл юмыг хийдэг байлаа шүү дээ. Тий одоо тэгвэл болохоор нүдийг нэг өөр юмар бодож байна. Хөмсгөө бас нэг өөр юмар бодож байна. Тий. Тийм хөмсгний будагт гэхэд сезонд бол 4-5 төрөл байх шиг дээ. Тэгэл контрол гэхэд бас дахиад 4-5 төрөл гэл маш олон төрөл. Тэгээ тэр нь бас өнгөөрөө бас ялгараад явчих шиг дээ. Тэгэл одоо шал энэ сойрнуудын хувьд ч биби кремнуудын хувьд гэсэн төрөл төрлөөр хүмүүс ядаж нэг хүн болгоны аршны онцлог өөр, өнгөний онцлог, өнгөний хувьд ч гэсэн өөр байдаг. Тэгэхээр өөрсөндөө зориулж худалдаад авахд ч гэсэн амар сонголт ихтэй санагдаад байна тий. Би одоо яг бүтээгдэхүүнүүдийг ажиглаж байхад ер нь одоо пудрнууд нь айгүй тийм авар багтай нөө жижиг савлгаанууд нь миллиграммд нь айгүй бага байдаг юм шиг байна тий ер нь тийм байдгүй. Ерөнхийдөө бол яг 11 грамтай яг тогтмол ингийн л дээ. Гэхдээ пакэжны хувьд л айгүй авсаархан цөмлөгээд явхад ийш шаваад явхад ч гэсэн айгүй авсаархан байдлаар ихэд хөнгөн байдаг сезон брендийн хувьд гэх юм бол ерөөсөө тийм одоо юу гэдэг маш боломжийн үнээр хэрэглэгчдэд хүргэхийн тулд савлгаан дээр биш чанар дээр нэлээд анхаарал савлгаан нь бол энгийн зүгээр пакэжтэй бүтээгдэхүүний чанарын хувьд бол өндөр байхаар ингэж цаанаасаа зохицуулсан байт юм лээ. За тэгэхээр нэвтрүүлгийн маань дуусах цаг бас өндөрлөж байна. Одоо мейкап маань хийгээд бас дуусчих шиг байна тий. За өнөөдрийнхөө будалтаа хийгээд дуслаа. Тэгээд өнөөдрийн бүтээгдэхүүнүүд бол Сезаны брендийн пудр байна. Дотроо олон төрлийн багцтай байгаа. Энүүгээр бодлаа. Мөн энэ гэрэл сүдрэлсэн сүдэр маань ингээд тентигээ багцаараа байдаг. Энэ бүтээгдэхүүн аваад явхад илүү амар хялбар бүтээгдэхүүнүүд байгаа. Мөн нүдний тэнүүд байна. Смоки бодолт хийсэн. Сезаны брендийн бас тэн байгаа. Дотроо олон багцтай байгаа. Тэгээд контур бол харандан контуроор тавьсан. Сормосны будаг маань бас Сезаны брендийн контурны маань будаг байгаа. Тэгээд хөмсгний харандаа бас Сезаны брендийн харандаа ардаа юм сойтогтойгоо. Энэ бол маш нүүрний яг өнгөн тохирсон хөмсгний өнгөн тохирсон маш гоё харандаа байгаа. Тэгээ уруулын будаг маань уруулангөлөгч уруулын будаг маань мөн адил Сезаны брендийн байгаа. Өдөр тутам бодоход тохирсон зөөлөн өнгө байгаа. Тэгээ өнөөдрийнхөө бодолтыг хийж дуслаа. За баярлалаа. Тэгэхээр бас манай студид ирж маш гоё бодолт хийж өгсөн чамд баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр бас нэвтрүүлэг маань ерөөхдөө өндөрлөх тийшээ хандж байна. Тэгэхээр яг төсөл хөтөлбөрийн талаар бас цохос дурдаад бас нэвтрүүлэг өндөрлөгийг оруулаа тийм. За тэгэхээр яг сая манай эсвэл нүүр будсан шиг энэ нүүр будлын чиглэлээр ажиллах сонирхолтой охин төсвөөчүүдийг бол энэ Сезан брендтэй хамтраад өөрийнхөө мэдлэг чадвараа дэвшүүлэхийн хамт өөрийнхөө бас орлогыг нэмэгдүүлэх боломжийг Mile Cosmetics-ийн зүгээс бол олгож байгаа. Тэгэхээр та бүхнийг 11 сарын 5-нд Помодч бодлоо одоо хурлын танхимд бол урьж байна. Тэгээ та бүхэн оролцох бол утсаар энэ доор гарч байгаа титр утсаар болон манай Mile эцгийн Mile Cosmetics гэсэн Facebook хуудасуудаар дамжуулаад бидэртэй холбогдоорой гэж урьж байна. За тэгээ үүнээр бас нэмээд хэлэхэд манай эдгтэй нарын цаг нэвтрүүлгийн мейкап болон байдаг шүү дээ. Тэгэхээр үзэгчтэй хандаж хэлэхэд бид бүхэн бас Сезаны брендтэй хамтарч ажиллахаар болсон. Тэгэхээр дараагийн эдгтэй нарын цаг нэвтрүүлгээрээ мейкап болонтой Сезаны брендтэй бас өдөр алга уулзч явах болно гэдгийг тахаа. Тэгэхээр бас яг телевиз үзэж байгаа үзэгчд маань болол мейкап болонтой байснаар одоо зөвхөн нүүрнийг нэг өдөр бүгднийг бодох биш хөмсгийг тухам яаж бодох юм. За бас хацар өнгөлөгчийг бас яаж тавил илүү тохиромжтой байдгийг тэр зэргүүдийг бол цувралаар та бүхэн бас хүлээж авах боломжтой байгаа шүү. Тэгэхээр бас эдгтэй нэрийн цаг нэвтрүүлэгтээ хамтаагаараа гэж хэлмээр байна. Өнөөдрийн зочиндоо бас баярлалаа. Маш сайхан мэдээлэл өгсөн танд баярлалаа. Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн маш баярлалаа. Эдгтэй нэрийн цаг нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа.
Тэгэхээр хүүхдийнхаа боловсролд анхаарч би зөвнөж зав ирээдүйд хүүхдээ хэрхэн ямар хүн болох дээр анхаарал бас тавьж байгаа эцэг эхчүүд маань өнөөдрийнхаа нэвтрүүлэгт анхаарлаа хандуулаарай гэж хэлмээр байна. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлэгт би онол Орос Монголын хамтарсан бүрэн дунд цогцлбор сургуулийн хамт олныг урьж оролцуулж байна. За тэгэхээр Орос талын захирал Елена Метиповна за мөн сургалтын менежер Болор Заяа нарыг урьж оролцуулаад байна. За та хоёрт өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Тэгэхээр хүүхдийнхаа боловсролд анхаарч би эцэг эхчүүдэд маань зориулаад өнөөдөр сургалтынхаа талаар, сургуулийнхаа талаар хэлээд танилцуулбал. За манай сургууль анх 2007 онд гадаад хэлбэрийн математикийн гүнзгийсэн сургалтаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Үүнээс хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар энэ жилээс манайх Орос Монголын хамтарсан сургууль болон шинээр өргөчөөд үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр Орос Монголын хамтарсан сургууль гэхээр мэдээж Орос хэлийг төлхөө багаас нь хүүхдүүдэд сургаж заадаг сургууль болж байна л да. Тэгэхээр одоо эцэг эхчүүд маань хүүхдүүдэд багаас нь одоо боловсролд анхаарахын дээр гадаад хэлийг төлхөө сургая гэсэн ирмэлцэлтэй болсон байна. Тэгэхээр тамаахыг хэдээс хэддүгээр ангиасаа эхэлж одоо Орос хэл үзэж байна. Өөр давхар хэл сурж одоо заадаггүй. Манай сургууль одоо Орос англи одоо гадаад хэлтэй сургууль. Одоо юу гэдэг юм те одоо дэлхийн хэмжээнд соёл урлаг нийгэм шийдлэн ухааны одоо ойлголтыг орсууд тодорхойлж байна. Тийм болохоор энэ утгаараа энэ бол яалтчгүй математик академик прагматик хосолсон сургалтын үр дүн. Энэ утгаараа бид энэ сүүлийн үеийн Оросын сургалтын одоо чиг хандлага болсон. Тийм болохоор энэ академик прагматик хоссон сургалтын одоо он сургуульдаа хэрэгжүүлж байгаа. Тэгээд манай сургуульд одоо сурагчид маань одоо гадаад хэл одоо юу гэдэг юм бэ? Хүүхэд одоо шинэ гадаад хэлтэй 2 хэлтэй 2-3 хэлтэй болох одоо 2-3 хэлтэй байхад одоо шинэ юу гэдэг юм бэ? Одоо хэрэгцээтэй тийм мэдээ авах юм бол аюу давуу тал гэж боддог. Одоо сурагчид маань одоо гадаад хэл математикийн үзүүлсэн манай бас сургууль давуу тал нь гэхээр математикийн үзүүлсэн сургууль. Тэгээд сурагчид маань гадаад хэл математикийн үзүүлсэн одоо судлахаас гадна одоо хүүхэд бүрийн авиас чадварыг одоо хөгжүүлэхэд тал бид нар аюу хөгжүүлэхэд одоо бүх төрлийн дугуйлан секцүүд явагддаг. Тэгээд манай сургууль бас нэг онцлог нь юу гэхэд Сарабан сампин IQ хичээл ордог, давхар ордог. Тэгээд юу гэж хэлэхэд манай сургуульд бас мөрөгжлийн туршлагатай багш нараас гадна эрхцээж эмч ажилладаг. Тэгэхээр 1-ээс 12 дугаар анги сургуулиуд бол сургуулийн хувьд бол 1-ээс 10 дугаар анги 12 дугаар анги гэдэг баг. Тэгэхээр сургууль цэцэрлэгийн хувьд бас ямар хуу байна тийм ээ. За сургуулийн хажуудаас цэцэрлэгтэй гэж байгаа. За мөн одоо нөө сургуулийн бэлтгэл ангийн одоо өдөр өмжүүлэх юугаас ажилладаг байгаа. Энэ талаар мэдээлэл үзүүлэгчид байна. За манайх өдөр өмжүүлэлт бол 1-ээс 5 дугаар ангийн хүүхдүүдийг авдаг. Энэ зөвхөн манай сургууль гэлтгүй гадны сургуулиас ч гэсэн хүүхдүүд явах боломжтой. За төлбөрийн хувьд ч гэсэн манайх уян хатан тэгээ үндсэн сургалтаас гадна гэрийн даалгаврыг хийлгэхээс гадна тийм ээ нэмэлтээр нөгөө саяны багшийн хэлдэг Сарбан сампин IQ хөгжүүлэх сургалт гадаад л бас нэмэлтээр явуулдаг байгаа. За тэгээд цэцэрлэгийн хувьд бол бас манайх 1-ээс 4 насны хүүхдүүдийг цэцэрлэгтээ хамруулж байгаа. Одоо үйл ажиллагаа явуулж байна. Тэгээд манай цэцэрлэгийн давуу тал нь гэх юм бол хүүхдүүд бүр багаас нь тийм ээ хэлний мэдлэг олгох. Тэгээд дуу шүлэг, ойр зүрийн яриа тий аава ээжээ багшаач гэдэг юм уу тэднийг орос болон англи хэл дээр цэцэрлэгтээс хэлийг заадаг. Тий багаас нь бас цэцэрлэгийг сургууль дараад ороход их бэлтгэгдэн гэсэн үг шүү дээ. Сургууль дараад бас цаашаа сураад явахад илүү бэлтгэгдсэн. За амар эцэг эхчүүдэд маань хүртэл ямар тохиолдол. Тий. Тэгээд бэлтгэл ангиж бас манайх хэлсэлт авч байгаа. Энд бол манайх багаас нь бас бичүүлж уншуулж та үсэг бүгдийн заана.
бас энэ сургалтанд бас адилхан нөгөө Сарбан Самбон хөгжүүлэх сургалт англи улс хэл дээр бас бүр багаас нь заагаад явна. Тий. Тэгэхээр хүүхдийнхаа ирээдүйд анхаарал тавьж буй эцэг эхчүүд бол одоо яг нэвтрүүлэг одоо үдээс сууж байгаа хальтаа. Тэгэхээр танаа сургууль мэдээж за математик гадаад хэлээрээ илүү даваа онцлог талтай гэж үүн дээр нэмээд хэлэхэд одоо сургуулийн орчны хувьд за багш хамт олны чадварын хувьд бас хэр зэрэг байдаг вэ? Энэ тал дээр илүү бас онцлог даваа талаа эцэг эхчүүдэд танилцуулбал тийм ээ. За манайх 1200 м квадрат талбайтай яг өөр эзэмшлийн байртай гэсэн үг. За тэгээд манай сургуулийн байршил гэх юм бол Баянгол дүүрэг 5 дугаар хороо 10 дугаар хороо яг нөгөө төв 3 дугаар эмнэлгийг яг баруун уртал байрладаг. Яг төв зам дагуу. За манайх даваа тал гэх юм бол мэдээж математикийн гүнзгий, гадаад хэлний гүнзгий, тэгээ айкон, сарбан гэх бас хажуугаар нь хөгжүүлэх сургалтуудаа явуулдаг. Хүүхдийг хөгжүүлэх тал дээр байна тийм. Өөрийнх нь хүүхдийн сонирхлоор нь бас хажуугаар нь дугуйлангууд байгаа. Төгөлдөр өрийн дугуйлан, тэгээд бүжгийн дугуйлан, тэгээд шүлэг, сарбан гэдэг тий. Тэгээд тус тустай манайх чинь энэ сургалтуудаас гадна хичээлийн танхимдаа тус тустай байртай. Тийм тэгээд жишээлх юм бол өдөр хөнжүүлэхдээ манайх гэрийн даалгавар хэлэх танхимаас гадна хүүхдийн унтлагын өрөөтэй тэгээд бас хөгжүүлэх өрөөтэй тэгээд тоглож наадах өрөөтэй тийм цэцэрлэгтэй ч гэсэн бас ялгаагүй. Тэгэхээр өдөр хөнжүүлэхийн хувьд та бас түрүү хэлжээ. Заавал манай сургуулийн сурагч байх албагүй. Одоо ойр байгаа Баян цэрэг дүүрэгтэй ч юм уу сонгон хайхын дүүргийн ойролцоох сургуулиудад бас сурдаг сурагчид байж болно гэдэг чинь. Тэгэхээр хаягийн хувьд ч гэсэн яг 2 дүүргийн донд гэж хэлж болохоор тийм ээ. Боломжтой. Тэгэхээр хаягаа бас дуулгаад үзэгчдтэй хаягийн талаар яг юугаа тэгээд байршлаа бүрээ тодруулаад яриа л дээ. За манай яг Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хороод тэгээд яг төв 3 дугаар эмнэлгийн баруун урт тал байрладаг. Тэгээд төлбөрийн хувьд бол төлбөрөө хэлэх хэрэгтэй баг тий. Төлбөр бол манайх өдөр хөнжүүлэх сарын төлбөр 160-аас 190 мянга байдаг. Тэгээд цэцэрлэгийн ч гэсэн мөн ялгаагүй. Тэгээд өндөр хөнжүүлэх нь яагаад ийм төлбөрийн хувьд 160-аас 190-гээ хэлбэлцэлтэй байгаа юм бэ гэвэл нөгөө гадны сургууль бол байршлаасаа хамаарч төлбөр нь өөр байдаг. Тий. Тэгээд манай сургуулийн яг өөрийн сургуулийн хүүхдүүд бол 150-аар сурдаг. Монгол хүүхдүүд орос хэл сурахад би амархан гэж боддог. Яг нөгөө нэг цагаан толгойн үсгүүд наадлагхан байдаг. Тэгээд одоо уншиж бичихтэй амархан байдаг. Одоо жишээ нь Монгол хэл, орос хэл одоо хичээл зэрэг ингээл хөтөлбөрөөр яг зэрэг гэдээ явах юм бол амархан билээ дээр. Одоо шинэ тоо үзэхэд орсоор орно, Монгол зэрэг орох юм бол тэд нэр одоо ойлгохтой юу амархан байдаг хүүхдүүд. Тэгэхээр танай сургуулийн хувьд багш хамт олонны хувьд гадаад хэлнээр илүү толгуурладаг, математик дээр толгуурладаг. Тэгэхээр багш нарын хувьд гадаад багш нар хичээл багш нар орж байна уу. За тэгээд хэдвэр ангиас эхлээд яг гадаад хэлгээд илүү гүнзгийрүүлж авдаг. Тэгээд монгол хэлээ мэдээж бас орхигдуулахгүй байдаг бах тий. За манай сургууль бүр багаас нь 1-р ангид бол монгол хэлээ үзэн 1 2 3 даа монгол хэлээ сургалтаа монгол дээр үзээд тэгээд 4-р ангиас бол бүх сургагчийг хичээлүүдээ англиар болон орсоор явж эхэлнэ. Тий. Тий, манай багш нар бол олон жилийн туршлагатай монгол багш нар байгаа. Тэгээ мөн орос багш нар бас үйл ажиллагаа явуулж байгаа. Тий, тийм. Тэгэхээр одоо төгсөн гарч байгаа сурагчдын хувьд ч гэдэг юм уу те маш одоо юу гэдэг одоо улсад тэмцээн уралдаанд оролцож амжилт гаргаж байгаад танай сургууль яг даваа онцлог дээрээс нэг уралдаан тэмцээнд оролцсон тийм амжилтууд байдгаа. Манай сургууль яг инжилээс ал эхлээд яг Орос Монголын хамтсан сургууль ал өргөжөө явуулж байгаа. Тэгээ инжилээс бүр нэгээс нь багаас нь манайх 1-р ангиас нь хүүхдүүдээ тий хүүхдүүдээ эксвэлж авч байгаа. Тийм учраас манай дээр за тэгэхээр хичээлийн цагийн хувьд бас үзэгчид сонирхож байж магадгүй юм. Өглөө яг 1-р ангийн ч гэдэг юм уу те ер нь яг танай сургуулийн цагийн хувьд хідээс хэдийн хооронд ажиллаж байна. За тэгээ өдөр хөнжүүлэхийн анги нь одоо хэдэн цагт өгөөд хэдэн цагт авах боломжтой. Одоо орой ажлын тардаг ажлын онцлогтой бас эцэг эхчүүд байгаа шүү дээ те. За манай сургууль бол өглөө 8:30-аас хичээлдэг.
Тэгээ 8:30-аас 12 цагийн хооронд тэгээ өдөр хөнжүүлэх нь бол өглөө 8-аас орой 20 цаг хүртэл. Цэцэрлэгэн ч гэсэн мөн ялгаагүй. Өглөө 8-аас орой 20 цаг хүртэл. Тэгээ анги дүүргэлтийн хувьд одоо нэг ангидаа хэдэн сурагчийг авч байна те бас хитрхи олон хүүхэдтэй болно багшийн маань тулж ажиллахад бас хэцүү байдаг л та. Манайх бол дээдл нь 20 хүүхэд авдаг. Тэгээ сургуультай лимит заагаад өгсөн. Тэгээ өдөр хөнжүүлэхдээ бол тустай багштай яг багийн багш, тэгээ гадаад хэлний багш, тэгээ хөгжүүлэх сургалтын багш, Сарбаны багш гэдэг тустай багш нар хичээл зааж байгаа. Сарбан сампин гэдэг гэж байна л да. Тэгэхээр яг энэ тал дээр одоо яагаад заавал энэ сампингийн хичээл дээр илүү танах хүүхд хөгжүүлэх тал дээр энэ чиглэлээр нь тулж ажиллаж байна. Яг энэ онцлог даваа талын яг энэ хичээлийн хувьд онцлог даваа тал юм. За Сарбан сампингийн хувьд бол хүний сэтгэн бодох үйл ажиллагаа болох, тоо бодох, тэгээ цээжлэх, төсөөлөн бодох гэх мэт үйлүүд байдэн шүү дээ. Тэднийг бүр багаас нь эзэмшүүлэхийн тулд тэгээ Сарбан сампин ч өөрөө ихтэй хүүхдийг сууд сургах, төсөөлөн бодох чадварыг дээшлүүлэх тийм үйлс сургадаг. Тэгээд хүүхдийн оюун ухаан төлөвшөөгүй байх бүр нэг юм уу бэлтгэлийн юм жоохон оюун ухаан төлөвшөөгүй үед нь Сарбан сампиныг хичээлж эхлэх юм бол илүү их үр дүнгээ өгдөг. Тийм илүү их үр дүнтэй. Тэгэхээр хаягийн хувьд бас түрүү өдөр хөнжүүлэх дээр ярьжсэн шүү дээ. Яг хоёр дүүргийн ч юм уу дунд байдаг учраас энэ сургуулиудаас заавал онл сургуульд биш ч гэсэн те өөр сургуулийн сурагчид ирж сурдаг. Одоо хэр их олон хүүхдүүд суралцж байна. За тэгээд одоо эцэг эхчүүдийн гэх юм уу те одоо онл сургуулийн сурагчдын эцэг эхчүүд за мөн одоо гаднаас өдөр хөнжүүлэхэд сурж байгаа эцэг эхчүүдийн бас сэтгэл ханамжийн хувьд хэр хандлагатай байна вэ? За манайх яг өдөр хөнжүүлэх бэлтгэл хичээл бүгд адилхан хүүхдүүдийн өдөр болгон хийсэн тийм ээ гэрээний даалгавраа хийсэн хөгжүүлэх сургалт дээр хийсэн тэгээ Сарбан гадаад дээл бүх зүйл дээр хийсэн юм өдөр болгон бичиж самбар дээр хатаж тавьдаг. Тэгээ арай хүүхдүүд эцэг эхээ авахдаа тэр нөгөө хүүхдүүдийнхаа хийсэн юмнуудаа танилцах тийм ээ. Тэгээ юу хийсэн өдөржөө яг юу хийж бүтээсэн, юу сурсан тэр бүхнийг мэдэх боломжтой самбар дээр бүгдийг гаргаад хадчихдаг. За тэгээд тийм учраас эцэг эхчүүд бол сэтгэл ханамж их өндөр байдаг. Эцэг эхчүүдээ тулж ажилладаг. Тийм тулж ажилладаг. Өдөржин хүүхд манай хүүхд юу хийсэн, тийм ээ хүчээл дээрээ юу суулж мэдсэн зэрэг хүүхдүүд эцэг эхчүүд бол их ханамжтай. Тийм. Тэгээ өдөр хөнжүүлэхдээ бол манайх гадны сургуулиудаас бас нэлээд хүүхд авсан. Тэгээд манай өдөр хөнжүүлэлт ирж байгаа 3-4-р ангийн хүүхдүүд ч юм уу голдуу ихэнх нь бичиж чадахгүй тийм ээ уншиж чадахгүй тэгээд 2-3 харамтаа та бүржүүлж хувааж чадахгүй тэгээд тийм байдалтай ирдэг. Тэгээ яагаад гэх юм бол мэдээж улсын сургуулиуд тийм ээ 40-50 хүүхэдтэй хичээлдэг. Тэгээд энэ бол багш хүүхэд бүртээ ачаал их өндөртэй байдаг. Энэ бол багшийн буруу биш тий. Эцэг эхийн бас буруу биш. Тэгээд тэр болгоныг нь манай сургууль манай өдөр хөнжүүлэхийн багш нар тий хүүхдүүдэд алхам тутам хоцрогдлыг арилгах тал дээр илүү анхаарч бас ажилладаг. Тэгэхээр энэ жилээс эхлээд яг гадаад хэл тал дээр ажиллаж байгаа гэжсэн. Тэгэхээр одоо юу гэдгийг дундаас нь ч юм уу одоо 5 дугаар ангийн хүүхэд 5 дугаар ангид орох ч юм уу 6, 7, 8-аас ч юм уу дундаас нь хүүхдээ оруулж болох уу гэсэн тийм асуултууд их байдаг л та энэ тал дээр. Тийм боломж бол манай сургууль дээр байхгүй. Яагаад гэвэл манайх чинь бүр багаас нь орос ангид хэдийг зааж явдаг учраас тийм тухайн хүүхд чинь нөгөө нэг 4-5 дугаар ангийн хүүхдүүдийнхаа мэдлэгийг хүсэхгүй шүү дээ. Тийм бүр багаас нь заах учраас тийм тэгээд дундаас нь ч юм уу элсүүлэх хүүхд орох боломжгүй байна. Боломжгүй нэг. Тэр одоо яг хит хэдгээр ангиудтай элсэлт авч байна. За тэгээд яг цэцэрлэг дээ мэдээж элсэлт авч байгаа тийм. Тэр өдөр хөнжүүлэхдээ ч юм яг элсэлт яг ямар ангиудтай хэдгээр ангиас эхэлж ямар сургалтуудтай элсэлт авч байна. За манай сургууль 1-2 дугаар ангид элсэлт авч байгаа. Тэгээ өдөр хөнжүүлэхдээ бол өдөр болгон элсэлт авна. Тэгээ цэцэрлэгтэй ч гэсэн авна. Тэгээ бэлтгэл ангидаа ч гэсэн яг аваад үйл ажиллагаа явуулж. За манай сургалтын төлбөр бол сургууль нь жилийн сая 50,000 байгаа. Тэгээ өдөр хөнжүүлэх бэлтгэл анги цэцэрлэг нь бүгдээрээ 160-аас 190,000 төгрөгийн хооронд байгаа. Тэгээд манайх бат төлбөрийн уян хатан системтэй. Тэгээ сараар өгч болно, нулирлаар өгч болно, жилээр өгч болно.
Тэгээ манай төлбөр бол яагаад бусад сургуулиас ийм хямдхан байгаа юм бэ гэвэл өөрийн гэсэн хичээлийн байртай. Тэгээд мөн онл болгонд түгээд компани дэрэгдэх сургууль учраас нэлээд хямдсар. Тэгээ бас чанартай сургалт үйл ажиллагаа явуулж байна. За баярлалаа. Тэгэхээр чанартай сургалтыг за мөн хүүхдүүдийн ирээдүйд маш сайхан хөрөнгө оруулалтыг хийж байгаа танай хамт олонд үзэгчдийнхээ өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна. Тэгэхээр бид гурав бас ярилцах цаг энэ хүрээд өндөрлөж байна. Тэгэхээр эцэг эхчүүдтэй бас өнөөдөр маш сайхан мэдээллийг хүргэлээ тийм ээ. Бас нэгэн сонголтыг бас санал болголоо гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нэвтрүүлэгтэй хамтаас үзэж та бүхэндээ баярлалаа. Та хоёрт ч гэсэн бас өргөдөж студиуд хүрэлцэн маш их баярлалаа. Ажлын өндөр амжилттай хүсье. Баярлалаа. За. Эцэгтэй нарын цагийн нэвтрүүлэг маань үргэлжлэн та бүхэнд хүрч байна. Та бүхэн нэвтрүүлэгтэй хамт байгаарай. Монгол хосны чаган мөгний хандан зохицуулах үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүн юм. Хүний биеийн дархлаа сайжруулах, холестерины хэмжээг багасгах, цусан дахь сахарын хэмжээг зохицуулах, хорт хавтраас өрсөлдөөн сэргийлэх, төв мэдрэлийн систем, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг идэвхжүүлж, таван цулыг цэвэршүүлэх үйлчилгээтэй бөгөөд ходоод болон гэдэсний 12 нуглаа гэдэсний өрөвслийн үед хэрэглэнэ. Вирус өрөвсөл мутацийн үүсхийн эсрэг үйлчилгээтэй биеийн эсэргүүцэл сайжруулах, элэг хамгаалах, хавдраас урьдчилан сэргийлэх, хавдрын эсийн ургалтыг саатуулах үйлчилгээтэй. Чаг мөг нь өвчтөе хүмүүсийн дархлааг сайжруулах, тархины эдийн бодисын солилцоо, цусан хангамжийг сайжруулах, биеийн дасан зохицох чадварыг сайжруулах, ачаалал даах чадварыг нэмэгдүүлэх гэх мэт олон талын ач тустай мөг юм. Чихрийн шижинтэй хулгануудын цусны чихрийн хэмжээг буулгаж байсан учраас чихрийн шижинтэй хүмүүс уухад тохиромжтой юм. Элэг, бүдүүн гэдэс арьс сумай, умайн хүзүү, хөх уушигны хавдрын эмчилгээнд үр дүнтэй нь олон тооны судалгаануудаар батлагдсан байдаг. Онгол буюу бидний арч заншснаар чаг мөг нь хус модон шимэгчлэн ургадаг, хагас дугуй хэлбэртэй харангийн олон тооны цууралд зураастай гадаргуутай байдаг. Энэхүү мөг нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагас, Америкийн нэгдсэн улс, Канада, Сибирь болон Солонгос, Монголд ургадаг эмчилгээний шин чанартай мөг гэлээ. Эцэгний шарс буюу элэгний бурхан. Энэ нь уламжлалт хүнсний бүтээгдэхүүн юм. Эцэг өвгдөөс уламжлан ирсэн элэгний бурхан ээзгийн шарусыг манайд ард түмэн элэгний бүх төрлийн өвчний үед болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж ирсэн. Энэ бүтээгдэхүүн нь элэгний химийн үйл ажиллагааны чухал шаардлагатай амин дэм, эрдэс бодисоор баялаг, экологийн цэвэр бүтээгдэхүүн билээ. Мөн элэгний өвчлөлөөс гадна гэдэсний дүүрэнгийг багасгах, цөс хөөх, биеийн дэх калийг нөхөх, бодисын солилцоог сайжруулах үйлчилгээтэй болно. Сүүний ээзгийн үл орлогдох амин хүчлийн агуулмж ихтэй тул уургийн дутагдлыг нөхөж элэгний үйл ажиллагааг сайжруулдаг байна. Ээзгээд агуулгадах кальц натрийн давс нь булчин мэдрэлийн эсийн үйл ажиллагаанд, фосфорын давс нь уурэг тархины үйл ажиллагаанд тустай. Энэхүү ээзгээний шар сүг давс сахар нэмээгүйгээр гаргаж авсан байна. Ээзгээний шар сүүний найрлаганд уурэг 40%, тослог 24%, A, D, E, K амин дэм болон кальц, натрий, фосфорын давс амин хүчил метаниноор баялаг бүтээгдэхүүн юм. За үзэгч та бүхэндээ үндэсний үйлдвэрлэл болох за мөгний ханд болон ээзэгний шар усны талаарх мэдээллийг дэлгэрэнгүй хүргэлээ. Тэгэхээр би одоо та бүхнийг яг одоо технологич Ариун Жаргалтай уулзуулаад байна. Танд өдрийн мэндийг хүргэе. Танд ч гэсэн өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр үзэгчдтэй бас сая энэ хоёр бүтээгдэхүүнийхээ мэдээллийг хүргэлээ. Тэгэхээр та одоо эдгээр бүтээгдэхүүнүүд маань яг ямар төрлийн бүтээгдэхүүнүүд бас өөрөө таарч өгөөд ингээд тодорхой яриад тайлбарлаа. Манайх элэгний бурхан ээзгийн шар бус, чаг мөгний ханд гээд хоёр бүтээгдэхүүнээ 2014 оноос хойш үйлдвэрлэлт эхэлсэн байгаа. Энэ бүтээгдэхүүн маань усны чаг мөгний ханд гээд энэ бүтээгдэхүүн маань зохицуулах үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүн байгаа. Энэхүү бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэснээр хүний биеийн дархлааг сайжруулах, цусны бүлэгнэлтийг дэмжих, элэг цусны үйл ажиллагааг сайжруулах, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг цэвэршүүлэх нөлөөтэй байгаа. За энэ ээзгийн шар усны маань элэгний бурхан нэртэйгээр бас гардсан байна тийм ээ. Элэгний бурхан ээзгийн шар ус маань манай уламжлалт хүнсний бүтээгдэхүүний нэг юм. Энэ
ээзгийн шар ус нь манай ард түмний манай ард түмэн ээзгийн шар усыг илгэний бүх төрлийн өвчин болон урьдчилан сэргийлэх зорилгоор өнөө хүртэл хэрэгжилж ирж байгаа. Энэхүү бүтээгдэхүүн нь илгэний хувийн үйл ажиллагааг дэмжих эрдэс бодис амин дэмээр баялаг уламжлалт хүнсний бүтээгдэхүүн юм аа. Энэхүү бүтээгдэхүүнийг өдөрт 3 ширхгийг ууж хэрэглэнэ гэсэн байгаа. Уухаасаа өмнө сэгсэрч хэрэглэнэ. За тэгэхээр мэдээж бүтэц арга технологийн тал дээр үзэгчид маань сонирхож байгаа ахalta энэ тал дээр бас ярил. Ямар бүтэц технологиор ажил мэдээж ээзгийн шар усны хувьд уламжлалт аргаар гаргаж боловсруулж авч байгаа. Тэгэхээр арга технологи нь бас мэдээж бас тодорхой ярил тийм. Манайх энэ хоёр бүтээгдэхүүнээ гурвалсан шүүлтүр буюу ус цэвэршүүлэгчээр шүүж гаргасан усаар хийдэг. Усанд байдаг зэв холоор магний төмөр зэрэг бодисыг шүүж цэвэршүүлсэн усаа чаг ээзгийг органикоор нь хийж үйлдвэрлэдэг. Тэгэхээр яг эдгээр бүтээгдэхүүнүүдтэй маань одоо ижил төстэй үйлчлэгээд бас өөр төрлийн бүтээгдэхүүнүүд бас байдаг баг л та. Тэгэхээр тэдгээр бүтээгдэхүүнүүдээс онцлог одоо юу гэдгийг те давуу онцлог тал нь юугаараа ялгаатай, юугаараа онцлог даваа талтай үзэгчид бас сонирхож байгаа. Манай бүтээгдэхүүн нь уламжлалт хүнсний бүтээгдэхүүн, зохицуулах үйлчлэгээтэй хүнсний бүтээгдэхүүн гэсэн хоёр нэрээр гарч байгаа. Бусад бүтээгдэхүүнээс ялгарх гол онцлог нь 100% органик хүнсний нэмэлт бодогч байдас ороогүй гэдгээр онцлог бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр одоо хайрцагнаа жишээлбэл одоо чаг мөгний маань хандын маань хувьд одоо дотроо 6 ширхтэйгээр савлагддаг байх нь тийм ээ. Тэгэхээр элэгний бурхны маань хувьд 10 ширхтэй байдаг юм байна. Тэгэхээр ийм бас пакеттай байна. Энийг бас яаж хэрэглэж ууж яадаг юм бол үзэгчид сонирхож байна. Чаг мөгний маань ханд 100 мг-аар савлагдсан байгаа. 100 мг-аар савлагдсаныгаа 1 литр усанд найруулад 1 өдөрт ууж хэрэглэнэ. Мөгний хандаа тийм ээ. Чаг мөгнийхээ хандыг элэгний бурхан ээзгийн шар усаа өдөрт 3 удаа шууд ууж хэрэглэнэ. Шууд дангаар нь зүйлтэй холихгүй юм байна тийм. Ямар нэгэн зүйлтэй холихгүй халааж ус хэрэглэж болно. Халааж хэрэглэж болно. Тэгээд баг зэргийн тунд зүйлс нь тэрнийгаа сэгсэрч хэрэглэнэ. Хэрэглээс өмнө сэгсэрч шаа. Хэрэглээс өмнө сэгсэрч хэрэглэнэ гэсэн. Тэгэхээр одоо энэ төрлийн бүтээгдэхүүнүүдээс мэдээж ялгагдах даваа онцлог тал нэлээдгүй байгаах одоо юу гэдгийг те одоо энэ бүтээгдэхүүн маань мэдээж илэг цэстэй холбоотой мэдээж бүх өвчнөд сайн тийм ээ одоо дээрэс нь үндэсний үйлдвэрлэл байгаа. За хус чаг мөгний маань хувьд илүү яг ямар төрлийн өвчнөд илүү зонхилж хэрэглэл зүгээр вэ? Урьдчилан сэргийлэх маягаар. Урьдчилан сэргийлэх маягаар 5 цул эрхтэн элэг цэсний үйл ажиллагаа бас цуснд холестериныг бууруулах үйлчлэгээтэй байдаг чаг мөг маань өөрөө одоо тэгэл яг үзэгчд маань хэрэглэгчд маань үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг болжээ тийм ээ. Тэгэхээр бас мэдээж үндэсний үйлдвэрлэл тал дээр дээрээс нь уламжлалт за тий хоол боловсруулах зохицуулах үйлчлэгээтэй бүтээгдэхүүнүүд бол нэлээдгүй хэрэгжилж байгаа бах. Тэгэхээр одоо юу гэдгийг танах худалдаа авалт хэр их байна одоо тэр тал дээр манай бүтээгдэхүүн борлуулалтанд гараад нэлээдгүй хугацааг өнгөрөөсөн байна. Борлуулалт маш өндөр байгаа. Үүнээс үзэхэд бидний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хэрэглэгч нэлээд хүржээ гэж бидний зүгээс баяртай байгаа. За. Тэгэл яг мэдээж үндэсний үйлдвэрлэлийг нэлээд дэмждэг болсон. Тэгэхээр өнөөдрөөс ийм сайхан бүтээгдэхүүнүүдийг үзэгчдэд таниулж за үйлдвэрлэж гаргаж байгаа танаа хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсье бас дараа өгшөө сайхан бүтээгдэхүүнүүдээр хэрэглэгчтэй бэлэг бариараа гэж хэлмээр байна. За баярлалаа. Эцэгтэй нарын цаг нэвтрүүлгээр өнөөдөр та бүхэндээ үндэсний үйлдвэрлэл болох юм сайхан бүтээгдэхүүнүүдийг танилцууллаа. Нэвтрүүлэгтэйгээ хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа.